Говьлтай аймгийн 9 булаг сумд 4 улирлын тоглоомын төв бүхий хүүхд хөгжлийн төвийг 6 дугаар сард ашиглалтанд оруулна. Энэхүү хөгжлийн төвийг Америк нэгдсэн улсаас Говьлтай аймагт ирж амьдарч байгаа Бобби Келтоны гэр бүл өөрийн хөрөнгө оруулалтаар байгуулж байна. Тэднийг 2010 оноос Монгол улс Тэрдэндээ Говьлтай аймагт амьдрахаар төлөвлөсөн. 5 жилийн өмнө Америк нэгдсэн улсаас ирж тус аймагт суурьжээ. Амьдрах хугацаанд нутгийн иргэдийн тулгымдсан асуудал хэрэгцээг ашиглан бага насны хүүхдтэй гэр бүлд зориулсан жилийн аль ч улиралд аюулгүй орчинд хүүхдүүдийг хүлээн авч тоглох боломжтой тоглоомын төв байгуулахыг зоржээ. Тэд барилга байгууламж төдийгүй Монгол ахуй ялангуяа Говьлтай аймгийн онцлогийг тусгасан дотоод орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарчээ. Хүүхэд хөгжлийн төвийг зөвхөн бага насны хүүхдтэй гэр бүлд зориулсан гэж үзэх нь өрөөсгөл юм. Энд бүх насныхан гэр бүл найз нөхөд хамт олноороо зорин ирж 50 орчинд чөлөөцгөө өнгөрүүлэх сургалт хичээлд хамрагдах боломжтой. Ялангуяа сэтгэл хөдлөл, сэтгэл зүй, нийгмийн болон хувь хүний хөгжил чиглэсэн сургалт хичээлүүдийг хөтөлбөрийн дагуу явуулах юм. Хамгийн гол нь дэлхийн жишгт нийцсэн байгууламж тэр дундаа хамгийн сүүлийн үеийн агаар жуулалт, халаалтын систем бүхий орчин үеийн технологиор тоноглогдсон хүүхэд хөгжлийн төвийг 9 булаг суманд ашиглалтанд тун удахгүй орхино.